За би нэг асуулт асуучих. Тэгээд бас энэ цэнгэн гишүүний асуултаа уйлдуулад. Тэгэхээр миний өргөн барьсан нөтийг 5% болох хуулийн төсөл бол яг өнөөдрийн энэ засгийн газрын өргөн барьсан хуультайгаа зэрэгцүүлээд явхад бол одоо амжилт болохооргүй байгаа. Яагаад гэвэл нэгэнт энэ асуудал нь шийдэгдэж байгаа учраас их хурлын гишүүд бөөнөрөө асуулт асуухаасаа татгалзаж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэвэл энэ хуульд шууд дэмжигдээд явна гэсэн үг л дээ. Тэгэхээр миний хууль унна гэсэн үг. Тийм учраас энэ өөрийнхөө хуулийг хойшлуулсан байгаа. Тэгэхээр энэ одоо 400 сая гэдэг асуудал гарч ирэх дээр яадаг вэ гэхээр жишээ нь одоо махны одоо малчид бол нөөц төлөгчөөр бүртгүүлэг байгаа. Нөөц төлөгч биш. Тэнгүүд нөгөө махны үйлдвэрүүд тэдний махыг авахдаа нөөц төлснөөр одоо тооцогддог. Гэвч малчтаас бичвэрантай бүрдүүлж авахгүй бөө юм болдог. Тэгэхээр нэг 400 сая гिचгтэр 400 саяас дотгоших аж ахуйн нэгжүүд бүгдээрээ одоо тэр бичвэрамтыг бүрдүүлж өгөх, тэр нэг 400 саяас дээш борлуулалттай аж ахуйн нэгжүүд бичвэрамтай бүрдүүлэх энэ асуудал дээр ч асар их юм гарч ирнэ. Хоёрдугаарт нь энэ нөөтийн татварчин өөрөө энэ худалдааг бүртгэх үндсэн үүрэгтэй. Гэтэл та нар ерөөсөө энэ нэг хэсэг хүмүүсийн одоо худалдааг бүртгэхгүй, тэдний орлогыг тооцох боломжгүй, тэнгүүрээ одоо үнслээд бусад татварыг татан авах боломж нь маш хомс болно гэсэн үг. Энэгээрээ одоо энэ ард иргэдийг бизнес эрхэлж байгаа хүмүүсийг ялгуурлыг бий болгож татвар хамгийн гол нь нэг зарчимтай байх, хүн болгонд ойлгомжтой байх, энэ бүх зүйл чинь энэ татврын хуулиуд дээр чинь бүгдээрээ байхгүй болж байгаа. Тэгэхээр энэ миний өргөн барьсан нөөтийн татварыг 5% болгох, буцаа олголт нь 2% байх, үндсэндээ 3% татвар төлөх бол 3 одоо сектор дээр явахгүй. Өөрөөр хэлбэл уул уурхай дээр байхгүй, архин дээр байхгүй, согтруулах хондоо дээр байхгүй, тамхин дээр байхгүй. Тэгэхээр энэ нь бол тусгай зөвшөөрлөөр бизнес хийж байгаа хүмүүс. Тийм учраас эднээс 10% татвар авах нь зөв ёсны хэрэг гэж үзэж байгаа. Ингээд энэ гурыг хасчихтаар үлдсэн одоо бүх аж ахуйн нэгжүүд иргэд бүгдээрээ татвараа 3% төлөх юм чинь одоо юу гэдэг гайлаар орж байгаа бараагаа нуун дарагдуулах ямар шалтгаангүй болно гэсэн үг. Энэ тохиолдолд жишээ нь замуудаар бүх барааны нэг 70-80% нь бүгд найрамд хятардуулсаас ирж байгаа. Тэр бараа чинь бүгдээрээ яаж яах вэ гэхээр хамгийн бага үнэлгээтэй, өндөр жинтэй барилгын материал цемент болоод бүгдээрээ орж ирдэг. Бусдаар бол одоо энэ хувцас, сунар бүх зүйл нэг бүрстэн гайлаар мэдүүлэгдэж орж ирдэг байхгүй. Тэгээ анханасаа ингээд бүртгүүлгөө орж ирсэн тэр бараа бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ наран туул дээр очдог. Наран туулаасаа Монгол улсын бүх өнцөг болон бүрт одоо тараагддаг. Энэ болгондоо бүгдээр анханасаа бүртгүүлгөө учраас нөөтгөө гэж явцдаг. Ийм учраас ерөөсөө энэ нөөтийн өндөр хөвчин ард иргэдэд дарамт болоод байгаа учраас энэ худлаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр ийм үндсэн одоо шалтгаанууд байхад энэ одоо та нар 400 сая болох чинь дээрээс нь одоо гол банк хамгийн их одоо аж ахуйн нэгжүүдийн тэргүүн игнэнд одоо шилдэг 100-д ордог аж ахуйн нэгжүүд ихэнх нь ууд уурхайн компаниуд байгаа. Банкнууд байгаа. Гэтэл банк нөөц төлөгч биш. Ягаад гэвэл хүнд дарамт учрах учраас. Ууд уурхайн компаниуд байна. Зүгээр л одоо хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүн авдаг болохоос биш бусад одоо үндсэн бүтээгдэхүүн экспортод гаргадаг нөөц төлдөг. Тэнгид та нар ерөөсөө энэ цэнгүүн гишүүний хэлснээр та нар ингэ дунд энэ Монгол улсыг авч явдаг хамгийн их олон ажлын байрыг бий болгодог тэр дундаж давхаргаа бүгдийг байхгүй болох бүгдийг ядууруулах ийм бодлогыг явуулж байна гэсэн үг. За энэ дээр хариулт авъя. За Хасуурын гангийн гишүүн хариулъя. За өмнөх парламентч тэр энэ парламентч тэр одоо маш тийм ажил хэрэгч хэдэн гишүүн байдیں۔ Би бас өмнөх одоо дотрын хуулийн хэлцүүлэгдээр явж исэн. За энэ зөвшөөрлийн хууль дээр одоо яг хамт ажиллаж энэ нөгөө энэ зөвшөөрлийн тогтолцоог тэр олон зөвшөөрлийг тоог ууруулахад бол одоо манай бүрдэр жишүүн бол маш идэвхтэй орсон. Тэгээ гол санаачлагчдын нэг байсан.
Тэгээ өнөөдөр ч яг нөөтийн хууль дээр бас яг болж өгөхгүй байгаа асуудлууд нь яг л харж байна. Тэгээ өмнө нь бол одоо өнгөрсөн жилийн нөөтийн одоо ер нь бол яг өнөөдрийн байдлаар бидний жоохон нүүдэн л оролт яваад нөөтийн хуулийнхаа болохгүй асуудлуудаа бид нэг зохицоор нь харж хагаад тэр буцаалт тэр хөнгөлөлт за ингээд тэр нь бүгд ингээ хамт оруулж ирэхгүй бол аль нэг нь ингээл аваа ичхаар нөөтийн хууль өөрөө бүртгэлийн шин чанартай хууль болохоор утга нь алдчихад байдаг. Анх бол одоо бид нар чи ингээд дэмжиж яана гэж бодоод малчтыг гаргаад дэмжиж яана гэж бодоод хөдөө аж ахуйн салбарыг тэндээс гаргаад исэн чинь яасан бэ гэсэн чинь хүнсний үйлдвэрүүд нь тэр хүмүүсээс бараа материал нь хунгууд эргээгээд өмнөөс нь ингээ нөөт төлдөг болчихж байгаа. Тэнгүүд яаж ингээд тэр дундын үйлдвэрлэгч нар дээр гол ингээ татврын ачаал нь өрөөд ирдэг. Тэг ямар асуудал үүсчин гэхээр нөгөө улсууд нь яадаг гэхээр нөгөө импортын бараа авдаг. Тэ? Иймэрхүү асуудлууд үүсээд байсан. Тэгээ өмнөх татврын хууль дээр бид нар ямар юу оруулчихсан гэхээр ерөөсөө и баримт өгчүүл нөөтөд өнгөд тооцъё. Мөнгөний тэр дансуун шилжүүлчихвэл шууд нөөтөд өнгөд тооцъё. Ингээ явчих юм бол нөгөө тэр салбарт ажиллаж байгаа малчид гэдэм гар дээрээ судалдаа эрхэлж идэх ч гэдэм тэр хүмүүсээ ингээ дэмжиж өгчин. А нөгөө талдаа тэр худалдаа авалт хийж байгаа компаниудын өртөг эдгээр үсэхгүй байх ийм боломжтой юм байна гэдэг. Ийм байдлаар хуулийн төслийг бол бичсэн байсан. Тэгээ тэрийг бол дараа нь сангийн сайд ярьж байгаа бид нар бас нэг дараа нь оруулж ирэх талаар бас судлаа. За хоёр дахь том асуудал бол нөөцтэй холбоотой асуудал бол ер нь аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ татрын өрөнд ордог асуудал байна. Нөгөө борлогот нөгөө гэрээ хийгээл мөнгө нь орж ирэх байхад шууд үр үүсдэг. За тэр учраас энэ удаа нөгөө татрыг хойшлуулах нөгөө татвараа сайн төлдөг компаниудаас дэмждэг болох энэ бодлого энэ хуульд бас орж ирж байгаа. За одоо өнөөдрийн энэ югуурал одоо максимум 2 сар ингээд хугацааг нь хойшлуулж асуул орж байгаа. Энэ дэр яг зөв бид нар өнөөдөр ингээд тоог нь гаргаагүй боловч өнөөдрийн одоо нөөтөр орж иж байгаа орлогын 6 их найдвар байхгүй төсөвт орж иж байгаа. Тэрний чинь дийлэнх нь тэр аж ахуйн нэгжүүд мөнгө зээлж төлтий. Мөнгө зээлж. Одоо гайл дээр юм ороод ирэнгүүт яахгүй гэр банкн дээр одоо банк ч гэдэг банк усаас ч гэдэг мөнгө зээлж хагаад гайлаа төлөөд нөөтөд төлдөг байхгүй. Тэр энэ 2 сарын хөнгөлт гэдэг маань асар олон аж ахуйн нэгжүүдийн банкны өрөөс гаргаж байгаа, банк улсын өрөөс гаргаж байгаа асар том алхам шүү. Одоо энэ бид нар хувийн орлогын дотор бууруулж өгөөд, за аж ахуйн нэгжийн орлогын дотор бид нар шатлал хийж өгөөд, за одоо эргээгээд тэр татварыг нь 2 сараар хойшлуулах юм боломж олгосноор иргэдийнхэн хөдөлмөрлөлтийг дэмжиж байгаа. Аж ахуйн нэгжүүдэд жижигрэхээс одоо жижигрүүлдэг хуурамч баах нь X тайланд аж. За тийм 1 минут нэмж өгье. За тэгээ нөгөө X тайлантай баахан компани байгуулдаг асуудлуудыг багасгана гэсэн. Нэг эзэнтэй асар олон компани байгуулах шаардлага болно гэсэн. За тэгснэр эргээд нөгөө санхүүгийн зах зээл дээрээс мөнгө олсох ч гэдэм үү те. За эргээгээд нөгөө гадны зах зээл дээр гарах энэ боломжууд нэмэгдэнэ гэсэн. За саяны тэр нөөтийн татварыг хойшлуулж өгснөр асар олон компаниг бид нар зээлийн үрнээс гаргаж байгаа шүү. Одоо энэ парламент ер нь бол зөвхөн бид нар энэ 3-4 өөрчлөлтийг хийснээр асар олон хүмүүсийг цалингийн зээлнээс, банк усын зээлээс, банкны зээлээс ингээд олон компаниг зээлээс чөлөөлж өгөх ийм ач холбогдолтой хууль болж байна. Энэ хууль батлагдчих юм бол эх жилийн эдийн засгийн өсөлт хамгийн багадаа 0.2-оос 0.3% өсөх боломжтой болохоор байна. Баярлалаа.